За өнөөдөр дэлхийн усны өдөр болж байна гэж. Тэгээд зөв нэг юм бодол хуваалцах гэсэн. Тэгээд яг нь ер нь бол оюу толгой ордын 60% нь ухаад дууссан гэдэг тийм ээ. Одоо үлдсэн 40% нь ухна гэдэг юм байна. Мэдээж 60% нь бол үндсэндээ 10 гаруй жилийн хугацаанд ингээ ухцсан байна гэж байгаа. За тэгсэн мөртлөө өрөнд орцсон байж байгаа. Нөхцөл байдал гэдэг байна шүү дээ. Одоогийн нөхцөл байдал. Ирээдүйд гэж одоо 35 оноос ашиг хүртэнэ гэж эхэлнэ гэж байна. Тэгэхээр одоо нэг 35 он гэхээр 10 жил гэсэн үг гэж ойлгож байна тий. 9 жил ч юм уу. За инхээр Монголын ард түмэнд бол ямар нэгэн байдлаар ашиг хүртэх боломжгүй байна гэдэг нэг юм дүгнэлт гарч байна л та. Үлдсэн 40% дээр 35 он хүртэл ухаа дуусгана гэж байна тий. Гэж ойлгож болно гэж. Зөв миний бодол шүү. Миний бодол заавал зөв байх албагүй зүгээр юм бодож байна. Мэдээж одоо энэ нөхцөл байдлыг хараад үзэхэд зүгээр ийм бодол байгаа хөөхгүй тий. Монголын нийт одоо 3,500,000 ард түмэн ийм өртөө зээлтэй ингэж амьдарч байгаа. Нэгдүгээр өвчтөй бас байна тийм ээ. Энэ зовлонгоо дуусгая гэж байгаа. Одоо байгаа энэ одоо ордоо зүгээр ретонтод зарчээ. Тэгээд энэ 3,500,000 иргэн чинь нэг тэрбум төгрөг авчээ. Ядаж зүгээр маш олон асуудал шийдэгдэнэ гэдэг байна. Би бол ингэж харж зүгээр энэ Улаанбаатарын төгжрөл хүртэл байхгүй болно. Тийм одоо иргэн бүр нэг тэрбум төгрөг авлаа гэхэд Улаанбаатарт амьдрах хүн олдохгүй болно гэж байна. Маш цөөрнө тий. Ийм зовлонтой газар тийм эснэ. Амьдрах ямар ч сонирхолгүй гэдэг байна. Мэдээж нутаг усандаа очиж сайхан тэр одоо фермерч гэдэг юм янз янзын юм хийгээд ингээд ажиллана. Боломжтой гэж. Нэг хоёр иргэн баян бол улс баян гэж нэг одоо ийм зүйл байгаа. Тэгээ мэдээж бид нар капиталист нийгмийг алгасан учраас энэ зүйлийг сайн ойлгохгүй гэж мэдэж байна. Гэхдээ зүгээр Монгол улсад ийм цөөхөн иргэд ийм ядуу амьдрах нь өөрөөр хэлэх юм бол байж болохгүй юм зүйл гэж би ойлгоод байгаа. Энэ дээр. Энэ бол миний бодол гэдэг байна шүү дээ. Миний бодол. Заавал иргэн хүний бодол зөв байх албагүй гэж. Зүгээр ийм бодлоо хуваалцаж байгаа. Тэгээ би энэ зүйлийг шийддэгч биш. Шийддэгч биш. Магадгүй зүгээр одоо ингээ гадуур ярьж штэ тий. Монголын оюу толгой орд өнөөдрийн нөхцөл байдал тийм ээ. Бодит байдал дээр энэ дэлхий дээр үүсээд байгаа хоёр дайныг санхүүжүүлж байгаа гэж ярьж штэ. Магадгүй гэж тий. Шал дэмий ингээл одоо тий Монголд ямар ч хамаагүй эдийн засгийн хувьд гэдэг юм уу тий. Ард түмэнд нь ямар ч хамаагүй ийм гадны хоёр дайныг санхүүжүүлж байгаа оюу толгой ордын бол өнөөдөр нийт ард иргэд монголчуудад ашигтай байх хэмжээнд нь тийм үү. Тэр 35 он хүртэл одоо ашиг машиг гэж балаархаа болио гэж байна. Зүгээр энэ ретонто энийг аав. Гэхдээ Монголын ард түмэнд тийм үү. Хүн бүрт нэг тэрбум төгрөг өгч. Тэгэл болоо гэж. За мэдээж өмнө дээр Монголын засгийн газар, Монголын төр бас мөнгө авах хэрэгтэй. Тэр нь одоо хэдэн жилээр тооцох хэрэгтэй. Тэгээд дараачихсан стратегийн ордуудыг үр зээлгүйгээр ашиглалтанд оруулах. Ийм зүйлүүдээ бас бодоод явбал яадаг байсан юм бэ гэдэг зүгээр ийм бодол байхгүй тий. Тэгээд мэдээж миний өөрчлөж чадах, миний хийдэг тийм зүйл биш шүү. Зүгээр энэ бол бодол гэдэг байна шүү дээ. Бодол зүгээр хуваалцаж байгаа. Магадгүй гэж байна.